Ухаалаг хөгжил сургалтын төв доктортой амжиргаа 3 төсөл хамтран орон нутаг дахь эмэгтэйчүүдийн манлайлал, тулгамдж буй асуудал шийдвэрлэх боломж арга зам сэдвүүд сургалтыг 11-р сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ураатай энэхүү сургалтад төрийн 23 байгууллага, Жаргалан цөмийн ерөнхий боловсролын 7 сургууль, 14 цэцэрлэгийн эмэгтэй ажилтнуудын төлөөлөл 90 гаруй хүн оролцсон юм. Энэхүү сургалтын зорилго нь орон нутагт хүний эрх, гендрийн тэгш байдал, гэр бүл хүүхдийн эрхийн талаарх мэдлэг, эмэгтэйчүүдийн үнэт зүйлсэд суурилсан манлайлал, нийгмийн их хариуцлага оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байлаа. Тус сургалтыг орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаараа онцлогтой юм а. Ухаалаг хөгжил сургалтын төв орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийнхаа хүрээнд бид нар 2 дахь шатны сургалтаа бол энэ төрийн албан хаагчид 23 агентлаг, за төвийн 7 сургууль, цэцэрлэгийн төлөөлөл нийт 96 эмэгтэйд бол энэ сургалтаа зохион байгуулж байна. Тэгэхээр энэ сургалт маань үндсэндээ тодорхой үе шаттайгаар бол хийгдээд явж байгаа. Тэгээ энэ удаагийн сургалт маань орон нутагт ирнэ хөгжлийн хамтын орон зай бий болгох, эмэгтэйчүүдэд чадахжуулах, эмэгтэйчүүдийн нийгмийн манлайлал оролцоог идэвхжүүлэх бол зорилгоор хийгдэж байгаагаар онцлог юм аа. Нийгмийн хөгжилд бүх шатны байгууллагын эмэгтэйчүүдийн оролцоо манлайлал чухал үүрэгтэй. Энэ утгаараа нийгэм дэслэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх замаар орон нутгийн хүчний сангийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн дуу хоолой санал хүсэлтийг бүрэн тусгах зорилтын дагуу доктортой амжиргаа 3 төслийн зүгээс энэхүү сургалтыг дэмжиж ажилласан болохыг төслийн зохицуулагч Бат сайхан онцоллоо. Одоо манай орон нутгийн хөгжлийн сан одоо бол олон нийтийн оролцоог хангах чиглэлээр бол нэлээд ажиллаж байгаа. Энэ дээр бол эмэгтэйчүүдийн оролцоо бол бидний судалгаагаар бол маш бага байсан. Энэ дээр бол эмэгтэйчүүдийн оролцоог хангахын тулд одоо тодорхой хэмжээгээр бол албан байгууллагуудын манлайлал ус эмэгтэйчүүдийг батан оролцуулж чадахжуулаад энэ чиглэлээр бол цаашдаа бол нийгэмд болон орон нутгийн хөгжлийн санд бол эмэгтэйчүүдийн оролцоог бол нэмэгдүүлэх чиглэлээр энэ сургалтын үйл ажиллагаа нь бол зохион байгуулагдаж байгаамаа. Орон нутаг дахь эмэгтэйчүүдийн манлайлал, тулгамдж буй асуудал шийдвэрлэх боломж арга зам сэдвүүд сургалтын чиглүүлэгчээр 3 мэргэжсэн багш ажилласан бөгөөд сургалтын хүрээнд эмэгтэйчүүдэд тулгамдж буй асуудлуудын талаар тодорхой санал авлаа. Ингэснээр оролцогчдоос гаргасан саналыг нэгтгэж цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох юм а.